Галзахсах хэлэлцээр сунгагдсан боловч Ираны зэвсэг хүчин нефтийн хөлгүүд рүү гал найжээ. Унгар улсын шинэ засгийн газар Украин улсад өгөхөөр бэлтгэж байсан Европын холбооны зээлийг зөвшөөрлөө. Хятад улс бодлогын зээлийн хүүгээ дараалан 11 дэх сарда өөрчилсөнгүй. Бээжин хотноо хүн дүрс роботуудын дунд марафон 2 дахь удаага зохион байгууллаа. Өдрийн дөрөв үзэгчтэй Тэнгэр телевизийн шууд хөтөлбөр үргэлжилж байна. Үргэлжлүүлэн та бүхэнд олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлал өргөнө. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран болон Америк нэгдсэн улсын хооронд байгуулагдсан гал зогсоох хэлэлцээрийн дараагийн уулзалт хүртэл гал зогсоосон хിവэрэ байна гэдгээ мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Иран Ормосын хоолой дах 3 хөлөг онгоц руу гал нээж тэдгээрийн хоёрыг нь саатуулсан гэх мэдээлэл ирлээ. Энэхүү үйл явдал нь Америк ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох хугацааг сунгасан ч гэлээ Ираны бомбуудад тавьсан тэнгисийн бүслэлтийг хിവэрэ үлдээсэнтэй холбоотой байж магадгүй. Америк болон Ираны хоорондын энэхүү сөргөлдөөн Ормосын хоолойгоор дамжин өнгөрдөг экспорт бараг бүхэлдээ саатахад хүргээд байна. Энэхийн үед дэлхийн нефтийн 20 орчим хувь нь энэхүү хоолойгоор дамжин өнгөрдөг байсан ба. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр Ираны хувьсгалт гвард саатуулсан 2 хөлгийг Иран улс руу аваачиж байгаа нь энэхүү хурдмал байдлыг улам нэмэгдүүлж байна. Цагаан ордны зүгээс эдгээр үйлдэл нь гал зогсоох тохиролцоог зөрчсөнд тооцогдохгүй үйлдэлээ гэж мэдээллээ. Ираны талын мэдээлснээр MCS, Францеска болон Эпаминондас гэх нэртэй хөлгүүдийг Ираны зөвд хийхүү хүргэж байгаа юм байна. Үүний өмнө Америк нэгдсэн улс гал зогсоох хэлэлцээ Пакистанд эхлэхийн яг өмнөхөн Ираны 2 хөлгийг саатуулж байсан. Тэгвэл энэ удаагийн саатуулагдаад байгаа Либерийн бүртгэлтэй Эпаминондас гэх хөлгийн тухайд удирддаг Техномар гэх компани зүгээс хөлөг омооны эргийн ойролцоо халдлагад өртсөн гэдгийг хэлж байна. Мөн энэхүү халдлагын үеэр удирдлагын хэсэг нь гэмтсэн юм байна. Үүнээс хэдхэн цагийн дараа өөр нэг ачааны хөлөг мөн галд өртсөн боловч ноцтой хохирол гараагүй зогссон байна. 2 хөлгийн багийн гишүүд аль нь бэртэйг байна. Харин Панам улсын далбаатай MCS Францеска гэх хөлгийн тухайд хууль бусаар саатуулсан энэхүү явдлыг Панам улсын эрх баригчид эрс буруушааж энэ нөрөө далайн аюулгүй байдалд ноцтой занал хийсэн явдлаа гэж үзэж байна. Үүн дээр нэмээд Ираны хувьсгалт гвард Эфиопия гэх нэртэй 3 дахь хөлөгт халдсан байж магадгүй. Гэхдээ одоогийн байдлаар эргийн ойролцоо гатсан. Үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээлэл бол байхгүй. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карл Левит эдгээр үйл явдлуудын дараагаар хэвлэлийн мэдээлэл өгсөн байгаа. Гэхдээ эдгээр хөлгүүд нь Америк нэгдсэн улс эсвэл Израиль улсын аль нэгнийх нь өмч биш өөр улсуудын хөлгүүд байсан учраас гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөнд тооцохгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ гал зогсоох хэлэлцээр яаж ч магадгүй байгаа ийм үед энэхүү энгийн хөлгүүд халдлагад өртөж байгаа нь Ормосын хоолой, эрчим хүчний тээврийн аюулгүй байдлыг сулруулсан хэрэг болж байгаа нь бол гарцаагүй. 2 дугаар сарын 28-нд Америк, Израиль, Иран улс руу гинтийн цохилт өгснөөр эхэлсэн энэхүү дайнаас хойш ойр доорондод 30 гаруй удаагийн хөлөг онгоц руу халдсан ийм тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө Ормосын хоолой бүх тээвэрт нээлттэй чөлөөтэй байсан. Хэдийгээр хөлгүүд энэхүү халдлагад өртөж байгаа ч гэсэн Ормосын хоолой бүр мөсөн хаагчгаагүй маш бага тоогоор ч гэсэн хөлгүүд явж байгаа. Тухайлбал далайн эрчим хүч тээврийн урсгалыг судалдаг Vertoxa гэх нэртэй компани мэдээлснээр Америк нэгдсэн улс 4-р сарын 13-нд Ормосын хоолой орчимд бүслэлт тогтоож эхэлснээс хойш Персийн булан руу орж гарсан Ирантай холбоотой 34 танкерын хөдөлгөөнийг бүртгэж авсан байна. Үүнээс 19 нь гарсан 13 нь орсон хөдөлгөөн байсан. Гарсан 6 танкер нь нийтдээ 10.7 сая баррел Ираны нефтийг тээвэрлэж байсан нь батлагдсан байна. Гэхдээ эдгээр нефт бүрэн хэмжээгээр гадаад зах зээлд хүрсэн хэсэг нь бол тодорхойгүй хэвээр байна. Хэрвээ дипломат тохиролцоо хийгдэхгүй бол эдгээр халдлагууд нь хөлгүүдийг Ормосын хоолойгоор явхаас нь бүрэн зайлсхийхэд хүргэж улмаар дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг улам шахах төлөвтэй байна. Мөргөлдөөн нь зөвхөн өөрөө бүс нутгаар хязгаарлагдахгүй байгаа гинхүү харж болно. Дэлхийд дахинд шатхууны үн огцон өсгөд нөлөөлж замун олон төрлийн барааны өртгийг нэмэгдүүлж байгаа. Олон улсын жишг болсон Brent төрлийн нефтийн үн одоогийн байдлаар баррел нь $100 давж дайны өмнөх түвшнөөс 35%-аар өссөн байна.
Европын холбооны эрчим хүчний комиссар Дан Юргенсны хэлснээр энэхүү нөхцөл байдал нь сүүлийн хагас 100-ны туршид томоохон эрчим хүчний хямралуудтай дүүцхүүц хэмжээний урт хугацааны нөлөөг үзүүлнэ гэж анхааруул. Мөн Европ төв өдөр бүр ойролцоогоор 500 сая еврогийн алдагдлыг энэхүү дайнаас олж хүлээж байгаа юм. Хүн амын хохирлын тухайд дан хэлснээс хойш Иранд дор хаяж 3375 хүн амьд хүргэсэн. Ливанд 2290, Израильд 23, Персийн булангийн Арабын орнуудад 10 гаруй хүн амьдсан алдсан байна. Мөн Израиль болон Ливаны хооронд үргэлжилж байгаа мөргөлдөөний тухайд Израилийн 15 цэрэг, Америк нэгдсэн улсын 13 цэргийн дагалбан хаагч нар амьд хүргэсэн гэх мэдээлэл байна. Дараагийн галз зогсоо хэлэлцээрийн тухайд товч мэдээлэл Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф Америкийн дэд ерөнхийлөгч JD Vanceтэй энэ сарын ихэр Пакистанд уулзсан боловч галз зогсоох тохиролцоо боддоор бол хэрэгжиж чадаагүй. Дараагийн уулзалтыг энэ 7 хоног зохион байгуулна гэж сурвалжууд мэдээлж байна. Дараагийн алс мэдээ. Европын холбоо Украин улсад олгохоор 106 тэрбум $1 зээлийг зорьтчилсан байдлаар зөвшөөрсөн байна. Энэ шийдвэр нь Унгар улс олон сарын турш тавьж байсан хоригоо буцааж татсантай шууд холбоотой. Энэхүү санхүүжилтийн ихэнх хэсгийг Украин улсын баталгаа хамгаалахын салбарт зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Киевийн албан тушаалтнуудын үзэж байгаагаар энэ нь зөвхөн Украины биш Европын урт хугацааны аюулгүй байдлын гол тулгуураа гэж тодорхойлж тайлбарлаж байна. Мөн энэхүү шийдвэр нь Унгар улсын ерөнхий сайд асан Виктор Орбан энэ сарын ихэр эрх мэдлээс албан тушаалаас буусны дараагаар Европын холбоо болон Украин улсын хоорондын харилцаа илүү эерэг чиглэлд шилжиж байгааг илтгэсэн гэрэг болж байна. Хамгийн анх өнгөрсөн 12 дугаар сард танилцуулсан энэхүү зээл нь Унгар, Украин хоёрын хооронд үүссэн маргаанаас олж гацаад байсан байна. Тухайлх юм бол Украины нутгаар дамжин өнгөрдөг Унгар, Словак руу хүрдэг Дружба гэх нэртэй нефтийн хоолойн асуудлаар маргаан үсч олмоор Виктор Орбан 2 дугаар сард хориг тавьж байсан. Тэгэхээр энэхүү асуудлаар Украин Оросын нефтийн урсгалыг зориудаар зогсоосон гэж буруутгаж байсан. Гэж 4-р сарын 12-нд болсон Унгарийн парламентын сонгуулиар Виктор Орбан ялагдаж, төв барууны чиглэлийн сөрөг хүчний улс төрч буюу Питер Мажор ялалт байгуулсан байгаа нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилсөн зүйл болсон гэж хэлж байна. Питер Мажорын тухайд сонгуулийн үеэр Украиныг илүү дэмжинэ гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Үүнтэй зэрэгцээд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Дружба хоолой засварлагдаж дууссан Оросын нефт Унгар болон Словак улс руу дахин сэргисэн гэх мэдээллийг өгсөн байгаа. Питер Мажорын шийдвэрт нөлөөлсөн байж болно. Одоо энэхүү зээлийг Европын холбоо албан ёсоор батлах ёстой байгаа. Унгарийн хориг цуслагдсан тул цаашид ноцтой саад бэрхшээл томоохон асуудал гарахгүй гэж хүлээж болно. Украины талын мэдээлснээр энэхүү санхүүжилтийн дийлэнх буюу ойролцоогоор 3/2 нь зэвсэг үйлдвэрлэл зарцуулагдах юм байна. Украины стратегийн үйлдвэрлэлийн яамны зөвлөх Юрий Сак Украины батлан хамгаалах үйлдвэр жилдээ $50 тэрбум зэвсэг үйлдвэрлэх хүчин чадалтай боловч одоогоор засгийн газар ердөө $15 тэрбум худалдан авалтыг хийж чадаж байгаа юм байна. Тиймдээ энэхүү санхүүжилт нь энэхүү Орос Украины дан 5 дахь жилдээ орж байгаа нэн чухал үед батлагдаж байна гэсэн үг. Киев энэхүү зээлийг зөвхөн санхүүжилтийн дэмжлэг биш, Европын холбоо Украинтай илүү ойр хамтран ажиллах ийм шинэ шат харилцаа эхэлж байгааг тохио гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Украин өөрийгөө хамгаалахад зориулагдсан мөнгө биш, харин Европыг Оросын аюулаас хамгаалах хөрөнгө оруулалтаа гэж тодорхойлж хэлж байна. Гэсэн хэдий ч Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай хിവэрэ байгаа Унгар улс цаашид тодорхой хэмжээнд Украинд үзүүлэх өөр тусламж дэмжлэгүүдээр дахин саад учруулж болохыг бол үүсэхгүй. Украины талаас Будапештийн шинэ засгийн газартай илүү цаашдаа үр бүтээлтэй харилцаа тогтооно гэж найдаж байгаа гэдэг хэлж байна. Тухайлбал стратегийн үйлдвэрлэлийн яамны зөвлөх Юрий Сак Виктор Орбаныг Украинд байнга саад учруулж ирсэн гэж хэлсэн. Шүүмжилсэн. Харин шинэ ерөнхий сайд Мажарын хувьд илүү доктортой түнш байна гэж найдаж байгаа гэдэг хэлсэн. Түүнчлэн Володимир Зеленский хөрш орны хувьд энэхүү хоёр улс маань их тайвнаар хамтран орших ёстой. Унгар улстай харилцаагаа сайжруулахын тулд бүхэл алхмуудыг хийнэ гэж мэдээлжээ. Хятад улс суур зээлийнхүүгээ дараалан 11 дахь сарда өөрчилсөнгүй хадгаллаа. Энэхүү бодлогын нөөц боломжоор хадгалах ийм стратегийг үргэлжлүүлж байна гэдгийг илэрхийлсэн байна. Бодлого боловсруулагчид ойролт орондын дайны эдийн засагт үзүүлэх нөлөө, дотоодын тогтвортой өсөлт хадгалагдах эсрэг зэрэг олон асуудлууд байгаа учраас бодлогын хүүг яаравчлан өөрчлөхгүй байх юм тайлбарыг өгсөн байна. Хятад улсын Ардын банк энэ 7 хоногт зээлийн суурь хүү буюу 1 жилийн хугацаатай зээлийн жишг хүүг өөрчлөхгүйгээр хിവэр нүүлдэжээ.
Ойрох доорондоо хурцдмал байдал даамжирч дэлхийд дахинд газрын тосны үн өсснөөр эрчим хүчний өртөг нэмэгдэж эдийн засгийн өсөлтийн төлөө тодорхойгүй болж байгаа нь энэхүү шийдвэрт нөлөөсөн гэлээ. Ингэхдээ 1 жилийн суурь хөг 3%, 5 жилийн буюу орон сууцны зээлийн жишг хөг 3.5% байхаар шийдсэн байна. Дэлхийн 2 дахь том эдийн засаг болох Хятад улс 2026 оны эхний улиралд 5% өсөлт үзүүлж өмнөх улирлын 4.5%-аас өссөн. Энэ нь жилийн зорилттой төвшний дээд хязгаарт ойрцсон үзүүлэлт болж байгаа юм. Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-аас 5% болгон бууруулсан байгаа нь 1990-ад оноос хойш хамгийн бага амбицтай зорилт болж байгаа юм. Үүнд үнийн дарамт нэмэгдсэн нь нөлөөсөн байж болзошгүй байна. Үйлдвэрийн үнийн индекс 3 дугаар сард 0.5%-аар өссөн байна. Энэ нь сүүлийн 3 жил гарын хугацаанд анх удаа өссөн үзүүлэлт болж байгаа. Түүнчлэн хэрэглээний үнийн индексийн тухайд 2 дугаар сард 1.3% болж өссөн байгаа нь сүүлийн 3 жилийн хамгийн өндөр өсөлт. 2026 оны эхний улирлын эерэг өсөлт нь эдийн засгийн дэмжлэг үзүүлэх дарамтыг бууруулж, бодлогын хөө бууруулах хүлээлтийг багасгаж байна. UBS Securities-ийн шинжээчдийн үзэж байгаагаар бодлого боловсруулагчид ойрын хугацаанд хүлээж ажиглах байр суурь баримтлах төлөвтэй байна гэлээ. Инфляц өсөж байгаа нь бодлогын хөө бууруулах, эсвэл томоохон дэмжлэг үзүүлэх шаардлагыг багасгадаг байна. Түүнчлэн Хятадын засгийн газар ойрох доорондох мөргөлдөөний гадаад нөлөөг бүрэн үнэлэхэд тодорхой хугацаа шаардах төлөвтэй байгаа талаар мэдээлж байна. Өөрөөр хэлбэл Хятадын төв банкны мөнгөний бодлого дэмжиж байгаа боловч болгоомжилсон байр сууриа баримтлах зарчимтай ажиллаж байна гэсэн үг. Дашим дуртад өнгөрсөн 7 хоногт Вашингтонд болсон олон улсын валютын сангийн уулзалтын үеэр Хятадын төв банкны ерөнхийлөгч Пан Гүншан геополитикийн хурцдмал байдал, худалдааны саад бэрхшээл нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, санхүүгийн зах зээлийн савлгааг нэмэгдүүлж байна гэдгийг анхааруулсан. Мөн тэрээр макро эдийн засаг, санхүүгийн доктортой байдлыг хамгаалахын тулд олон улсын бодлогын уялдаа холбоог гүнзгийрүүлэх шаардлагатай байгааг онцолж ирлээ. Бээч хотноо Хятад үйлдвэрлэгдсэн хүн дүрс роботуудын дунд хагас марафоны буюу 21 км-ийн марафон уралдаан 2 дахь удаага зохион байгуулагдлаа. Энэ жилийн ялагчаар Huawei компани Honor брендийн робот 50 минут 26 секундэд замаа дуусгаж, ингэснээр хүний тогтоосон дээд рекордыг эвдэж байна. Өнгөрсөн жилийн хамгийн хурдан робот үүнээс 2 дахин бага буюу 2 цаг 40 минутын амжилтыг үзүүлж байсан байна. Тэнгэрлэгтэй хамтарч ажилладаг CGTN агентлагийн зүгээс мэдээллийг газар дээрээс нүргэнэ. Энэ бол Бээжин хотод зохион байгуулагдж буй хүн дүрс роботын хагас марафон юм. Нэг талын зам дээр гүйж буй марафоны тамирчид нөгөө талын зам дээр гүйж буй робот тамирчдаа уухайлан дэмжиж байна. Энэ тэмцээн 2 дахь удаа зохион байгуулагдж байна. Оролцогчдын бараг 40% нь алсын удирдлаггүй. Өөрсдийн алгоритмаар биедан гүйж байгаа юм. Зарим робот мэдээж уралдаан зориулж бүтээгдсэн. Мөн зарим нь хүний хөдөлгөөнтэй төстэй алхалттай. Бараг хүн шиг хөдөлж байхаар зохион бүтээгдсэн байна. Мөн батареас болохгүйгээр илүү удаан хугацаанд гүйх чадвартай төрөлж бий. Эдгээр роботууд өөр ангиллын уралдаанд өрсөлдөж байгаа юм. Ирээдүйд тэд бодит амьдрал төрөлцсөн тусгай өргүүд гүйцэтгэн гэж хүлээж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жил асар их ахиц гарсан нь илүү тод харагдж байна. Өмнө нь олон робот биедан чиглэлээ олох чадваргүй бүтлгүүдж байсан. Одоо бол бүр хэдхэн жилийн дараа эдгээр роботууд шатаж буй барилга руу орж хүмүүсийг авардаг баатар болох ч юм билүү гэж бодогдох хэмжээнд хүрч байна. Миний хамтрагч Жази барайны шугам дээр байна. Тийш холбогдъё. Тийм ээ Чэнси. Барайны шугам дээр уур амьсгал үнэхээр догтлол дүүрэн байна. Ням гарагийн өглөөний 8 цаг болж байгаа боловч гудамж үзэгчдээр дүүрсэн байна. 21 км-ийн уралдааныг аль робот хамгийн хурдан дуусгахыг харах гэж бүгд догтлон хүлээж байна. Тэргүүлж байгаа роботуудын нэг барианд төхөж байна. Миний ард байгаа дэлгэцээр үзүүлэлтүүд огцом сайжирсныг харж байна. Энэ жилийн хамгийн шилдэг робот 50 минутаас бага хугацаанд уралдааныг дуусгаж чаджээ. Өнгөрсөн жилийн хамгийн сайн үзүүлэлт 2 цаг 40 минут байсан. Энэ бол шинэ рекорд тогтоох түвшний амжилт. Хятадын хүн дүрстэй роботын хөгжил үнэхээр хурдтай, доктортой, мөн илүү бие даасан болж байна. Honor компани Lightning робот төрүүлж барианд орлоо. Гэвч яралтаас гадна илүү том асуулт гарч байгаа. Роботууд хурдан гүйж байна. Тэгээд юу гэж? Бид уралдааны үеэр хөгжүүлсэн гол технологиудыг, тухайлбал шингэн үргэлтийн систем гэх мэт шийдлүүдийг үйлдвэрийн хэрэглээнд нэвтрүүлнэ. Яг л автомашины уралдаан анх бий болсноор салбарын инновацийг урдсгаж байсан шиг. Олон улсын багууч гэсэн энэ мэт арга хэмжээнүүд нь дэлхийн нийтийн хамтын ажиллагааны ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг онцолж байна. Би Хятадын их сургуулиудтай хамтран ажиллаж байгаадаа үнэхээр их баяртай. Ирээдүйд ийм төрлийн илүү олон боломж гарна гэж найдаж байна.
Салбарын мэргэжлүүдийн хэлж байгаагаар арилжааны зах зээлд нэвтрэх хугацаа төсөөснөөс ойрцсон байж магадгүй. Роботуудыг үргийн хэрэглээнд нэвтрүүлэх нийлүүлэх хугацаа ойрхон ирээд байна. Бодит хэрэглээнд ороод ирэхээр энэ салбар бүрч хурцтай өсөж эхэлнэ. Үүнийг олон улсад flywheel effect буюу эргэлтийн уртсуур нөлөө гэж хэлдэг. Хэрэглээ нэмэх тусам өртөг буурч, өртөг буурах тусам хэрэглээ уламж эхэлнэ. Ийм төрлийн робот марафон шиг арга хэмжээнүүд нь зүгээр нэг уралдаан биш, алгоритм, техник хангамж, тооцоолох хүчин чадлыг бодит нөхцөлд дуршдаг талбар болж байна. Дараагийн мэдээ. Хайнан мужид энэ 7 хоногт Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний 6 дахь яармаг зохион байгуулагдаж байна. Энэ нөрөө Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойших анхны ийм төрлийн үзэсгэлэн ба. Энэ жилийн тухайд мөн онцлогтой нь Канада улс түүхэн дэх хамгийн том худалдааны төлөөлөгчдөө авчирч хүндэт зочноор анх удаага оролцож байгаа юм байна. Оролцогч компаниуд боломжит худалдан авагчдад бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Арлын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн гайлын тусгай бодлогын ачаар энэ жилийн уур амьсгал бүхэлдээ боломж дээр төвлөрчээ. Тэгвэл энэ жил хэний оролцоо хамгийн их анхаарал татаж байна вэ? Энэ бол анх удаа хүндэт улсаар оролцож байгаа Канада улс. Канада улсын бараг 40 брэнд энэ удаагийн экспорт бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Гэрийн тэжээвэр амтны хоол, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг олон салбарыг хамарж байна. Канада өмнөх бүх экспорт оролцож ирсэн. Гэхдээ энэ жил тэд илүү өндөр түвшний төлөөлөгчдөө илгээсэн байна. Хайнаны чөлөөт худалдааны боомт бол миний хувьд боломжуудаар дүүрэн газар. Канадын бүтээгдэхүүн шиг гадаад бараа гинд оруулж ирээд цааш нь дэлхий рүү татварын хувьд хамгийн үр ашигтай байдлаар түгээх боломжтой байдаг нь маш том давуу тал. Бид энд 6 жил ажиллаж байна. Энэ зах зээл үнэхээр том боломж гэдгийг бид харж байгаа. Бодлогын талаасаач боломжтой бүх зүйл дээр бид нээлттэй ханддаг. Хэрвээ Хайнанд шинэ салбар нээх нөхцөл бүрдвэл бид баяртайгаар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Том зургаар нь хитэ харуул ийм. Харин бодит нөхцөл дээр орон нутгийн түншүүд юун төрөнд чухаллаа. Энэхүү эрүүл мэндийн салбарын компани Хайнанд төвтэй Канада улсын нийлүүлэлтийн сүлжээтэй маш нэгт холбоотой ажиллаж байна. Бид Хайнанах Канадын хүн орхойдын хамгийн том худалдаа авч. Хайнаны чөлөөт худалдааны боомтын нэмэн үртэг шингэсэн татварын чөлөөлөлт нь хоёр талд хоёуланг нь ашигтай. Нэг талдаа бидний зардлыг бууруулж байна. Нөгөө талдаа Канадын нийлүүлэгчдийн хувьд жилийн турш тогтвортой өсөн нэмэгдэж буй захиалга болж өгч байна гэсэн үг. Хайнанд дор хаяж 30% нэмэн үртэг шингэсэн боловсруулалт хийгдсэн импортын бүтээгдэхүүнүүд Хятадын их газарт гайлын татваргүйгээр нэвтрэх боломжтой. Энэ нь Хайнаны компаниудын хувьд зардлыг бууруулж, илүү их импорт хийх, илүү өрсөлдөхүй зүнээр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг олгож байгаа юм. Харин гадаадын нийлүүлэгчид яг энэ замаар буюу эхлээд найдвартай орон нутгийн түнштэй болох, дараа нь Хайнаныг боловсруулах төв болгон ашиглах, тэгээд бүх Хятадын зах зээл рүү гарах боломжтой. Энэ бол зүгээр нэг худалдааны яармаг биш ээ. Энэ бол загвар зураг. Энд доктортой худалдан авчид байна. Дээр нь татварын хэмнэлт бий. Хайнан бол Хятадын өргөн зах зээл рүү нэвтрэх гарцмаа. Мэдээ үргэлжлүүлж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор хүргье. Флорида мужийн ерөнхий прокурор OpenAI компанийг шалгахаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Энэ нь өнгөрсөн жил Флоридагийн их сургууль болсон галт зэвсгийн халдлагын хэрэгт сэжигтэн ChatGPT-гээс зөвлөгөө авсан гэх мэдээлэлтэй холбоотой юм байна. Джеймс Вотемберийн хэлснээр сэжигтэн бууны төрөл, сум, халдлага хийх цаг зэрэг талаар асуусан байгаа нь чатнаас илэрчээ. Энэхүү халдлагын улмаас 2 хүн амиа алдаж 5 хүн шаргацсан юм а. Израилийн арим өмнөд Ливанд Есүс Христийн хөшөөг эвдэлсэн 2 цэргийг алтнаас нь чөлөөлж 30 хоногийн хориг шийтгэл оноосон байна. Энэхүү үйлдэлийг харуулсан зураг олон нийтэд тарсан даруйда улс төрчид Христийн шашинтнууд олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэлийг дагуулсан юм а. Мөрдөн шалгалтаар 1 цэрэг хөшөөг эвдэж нөгөө нь зураг авсан тогтоогдсон. Мөн өөр 6 цэрэг оролцоогүй боловч зогсоогоогүй үл тоосон гэж буруутгагдаж байна. Хойд Солонгос улс энэ сард 2 дахь удаага кластер бөмбөгийн хошуутай баллистик пуужиг дурсан талаар мэдээллээ. Туршилтыг удирдагч Ким Жон Ун болон түүний охин хамтдаа үзсэн байна. Ким Жон Уны охин Ким Жуэг ирээдүйн залгамжлагч байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа лээ.
Хятад улсын зүгээс Америк нэгдсэн улс, Филиппин, Япон улсын оролцсон хамтарсан цэргийн сургуулийг бүс нутгийн доктортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж анхаарууллаа. Дажилбар болдог энэхүү сургуульд энэ удаа 4-р сарын 20-оос 5-р сарын 8-ны хүртэл үргэлжилж, Япон улсын өөрийгөө хамгаалах хүчин анх удаага бодит галын сургуультанд оролцож байгаа нь энэ юм. Үүнтэй холбогдуулан Хятад улс Тайваны хоолоогоор дамжин өнгөрсөн Японы сөнөөгч хөлгийг ажиглахын тулд тэнгис агаарын хүчээ байршуулсан гэж мэдээллээ. За олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлын сорчлон хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.